Яг үннийг хэлэхдээ шүү дээ. Надад одоохондоо улсын хурлын дарга байхад бол 500 дахь 600 дахь асуудал байна. Хамгийн дөрөнд бид нар бүлэг бүтэн болох ёстой. За тэгээ хамгийн дөрөнд одоо бид нар цаг хугацаатай учраас улсын төсвөө батлаж өнөөдөр одоо ажил аялт хийгээд багш нар эмчнэр тэн тэтгэврийнхний цалингаа яаж нэмэх гэдэг энэ шийдэл дээрээ сууя гэж бодож байгаа шүү дээ. Хэрвээ санал тавих тал биш үү? За энийг зөвхөн одоо бүлэг шийддэг, намын бүлэг шийддэг тийм. Ийм зохицол байна. Бидний цалинг өмнөх таны үед нэмээгүй гэдэг юм мэдээлэл. Тэр буруу мэдээлэл л шүү дээ тийм. Одоо оюутны засгийн газар бол одоо бид нар чинь цалинг нь 2 дахин нэмсэн шүү дээ. Одоо яг тоо бол худлаа хэлдэг. Энд дээр намайг одоо боловсролын сайдаар томилогдож ирэхэд багш нарын үндсэн цалин чинь 740 мянган төгрөг байсан шүү дээ. 748 мянган төгрөг. За ингээд би ажиллаа өгөхэд бол багш нарын үндсэн цалин бол би сая 488 мянга төгрөг болгож энэ ажлыг өгсөн. Тэгээд боловсролын сайд нь бол харамсалтай нь одоо дундаж цалин буруу зарласан байлээ. 3 сая одоо цалин авдаг болсон юм шиг буруу зарласан байлээ. Тэрнээс уучлах байх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Ер нь бол хүн мэдээж авдаггүй цалинг чинь авдаггүй цалингийн зарлахаар хүн чинь бухимд нь үстэй. Манай багш нар бол одоо тэр төрөг бас их хэдэнлэг ийм давхарга учраас бол одоо улсынхаа энэ төсөвтөө уялдуулж одоо нэг өдөр 3.5 сая болох биш. Үе шаттайгаар одоо мэдээж энэ 3.5 сая болох энэ хэлцээр дээр суух нь илүү үр дүнтэй л гэж би харж байгаа шүү дээ. Ер нь бол манай боловсролын салбарт хийсэн энэ шинжилгээг бид нэрээс тогтолцооны шинжилгээ ярихгүй байгаа байхгүй. Ганцхан цалин яриад байгаа. Уг нь одоо оюун эрдэнэ засгийн газрын хийсэн ажил бол одоо бид нар боловсролын багц хуулийг батлаад боловсролын багц хуулиар бид нар одоо хувьсах зардлын тогтолцоо буюу сайн багш өндөр цалин авдаг энэ тогтолцоо руу шилжсэн. Ер нь багш нарын ганцхан багшийг тойрсон асуудал бол ганцхан цалингийн асуудал биш байхгүй. Өнөөдөр багш бэлдэж байгаа тогтолцоогоо бид нар харах хэрэгтэй. Ямар хүүхдийг ямар одоо хөтөлбөрөөр багшуулах вэ? Төгсөөд ирсэн залуу багшийг ажлын байран дээр бид нар яаж тасралтгүйгээр одоо тэр хөгжлийн дэмжих вэ? Багшийн хөгжлийн асуудлуудыг яаж дэмжих вэ? За тэгээ хамгийн гол нь багшийн цалин нэвгийн баталгаа. Багшийн цалинтай хамт нэвгийн баталгааг бид нар ярих хэрэгтэй. Яг бол судалгаагаар одоо нийт залуу багш нарын чинь бараг үндсэндээ ажилд орж байгаа багш нарын чинь бараг үндсэндээ 30-40% нь 5-8 жилийн дотор ажилласаа гарч ирнэ гэж байна шүү дээ. Энэ бол мэдээж цалин урамшууллын асуудал, энэ бол мэдээж нэвийн баталгааны асуудал. Тийм учраас бол залуу багш нарыг дэмжсэн ганцхан цалингаас гадна одоо орон сууцны урьдчилгаа гэдэг юм уу те, ипотекийн зээлийн дэмжлэг гэх мэтлэнгээр ингээд энэ тогтолцооны асуудал ярихгүй ганцхан нэг юм гал унтрах маягаар эсвэл одоо гөлөг төөрүүлэх маягаар энэ ардтал ерөөсөө гарахгүй. Тийм учраас Монгол улс одоо цаашдаа одоо гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг энэ тогтолцоотой болё. Төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа, тийм ээ. Хөдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгааг арилгах хамгийн том шийдэл бол энэ боловсролын салбарын 6 том шинжилгээг би зарласан. Энэ бол хөтөлбөрийн шинжилэл, тийм ээ. Энэ бол багшийн хөгжлийн шинжилэл. За энэ бол санхүүжилтийн шинжилэл, тийм ээ. Энэ бол үнэлгээний шинжилэл. Энэ бол сургуулийн менежментийн шинжилэл, энэ бол цахим шинжилэл гэсэн 6 шинжилэлийг зарласан. Харамсалтай нь 6 шинжилэл одоо өнгөрсөн 1 жил гаруйгийн хугацаанд явж чадсангүй бүтцээрээ. Хэрэг тогтолцоогоор явж чадсан бол энэ 6 одоо шинжил тогтолцоогоор явж чадсан бол өнөөдөр багш нар маань ингээд удамжинд ажил хаяад ингээд сууж явахгүй байх байсан болов уу гэж би төсөөлж байна. Бүлгийн эрс